Өнөөдөр юу тайлбарлах вэ гэхээр математикийн 6000 болгосон дунд ангийн номноос рационал тэгштгэл зохиож өгүүлбэртээ бодлогоноос нэгдэн бодлого тайлбарлая. За хамгийн ихнийх нь 14,126. За энгийн бутархай хуваар нь хүртүүрээсээ нэгээр их гэж байна. За энгийн бутархай хуваар нь хүртүүрээсээ нэгээр их. Тэгвэл хүртүүрээ x гэвэл хуваар нь түүнээс нэгээр их. За энэ одоо яасан гэсэн чинь надад байсан анх байсан энгийн бутархай. За тэгвэл энэ бутархайн уруу бутархайг нэмэхэд ийм гарсан юм байна. За тэгэхээр энэ бутархай дээрээ анх байгаа энэ бутархай дээрээ түүний уруу бутархайг нэмнэ гэхээрээ хүртэр хуваарийн солисон. За энэ бутархайг уруу бутархай гэж нэмсэн чинь нийлбэр нь 2 бүхэл 12-ны 1 гарна гэж байна. За энэ энгийн бутархайг болоорой гэд. За тэгэхээр бүгд x олж олно. За эсвэл зарим нь ингэж зохиожилж штэ. Анх нэг ийм энгийн бутархайсан байна. Түүн дээр түүний урууг нэмжээ гэхээр нэг ухна гэсэн. Энэ нь 2 бүхэл 12-ны 1 гэд олцоод энийгээ шууд бас олж олно гэсэн үг тий. За бидэрт бараг тэр нь илүү амар гэж магадгүй. За тэгэхээр бирээс анх байсан энгийн бутархай буюу x юу хах нь x-тэй нэмэх нэг a тоо байсан гэж үзчих. Тэгэхээр энэ дээр a дээр уг энгийн бутархайн уруу тоог нэмнэ гэхээр энэ нь 2 бүхэл 12-ны 1-ээ би зэстэ бутархай болгоод авчи. Тэгэхээр 2-ыг 12-оор төгөөд 24, 1-ийг нэмлээ 25. За ийм байсан юм байна гэсэн үг. За энэ төлөвийг бодохын тулд бүгдээрээ ижил хуваар өгөөд за ерөнхий хуваар нь болохоор юу болох юм гэсэн чинь 12-ыг үржих нь a болох юм ба штэ. Тэгэхээр энэ нэг дээр бүгдээрээ 12 а-г өгнө. A дээр маань 12 дутуу байна. 12 дээр болохоор a-гаар ижил хуваар өгнө. Тэгэхээр 12 а-гаараа хүртэр хуваар ингээд хоёуланг нь өрчүүлнэ. За тэгэхээр манай энэгээр 12-оор өрчүүлэхээр ийм болоод хариу нь болохоор 25 а гэх нь 12а. За бүгд ижил хуваартай болсон багаз. За би тэгшэл бодож байгаа юм чинь ижил хуваарууд орхичноо. Өөрөөр хэлбэл орхих гэж байгаа учраас 12а маань тгийс салгаатай шүү. Тэгэхээр манай а нь бол тэг үйж болохгүй гэсэн үгтэй энэ а-гийнх нь тодорхойлогдох мөч. За тэгэхээр бүгдээрээ энэ хоёрыг хооронд нь нэмнэ гэх маань ижил хуваартай юм чи хооронд нь одоо нэмж болно тий. Тэгэхээр 12а квадрат дээр нэмэх нь 12 нь 12а-ны 25а-тай тэнцүү. За энэ хоёр энгийн бутархай тэнцүү байна гэдэг чинь хуваарууд нь тэнцүү чинь хүртүүд нь тэнцүү гэсэн үг тий. Тэгэхээр одоо энийг энтэй тэнцүүлэн буюу хуваараа орхиод бичнэ. Тэгэхээр 12а квадрат дээр нэмэх нь 12 маань 25а-тай тэнцүү гэсэн үг. За эндээс бүгдээ а-г олъё. За эндээс а-г олно гэхээр манайх энэ маань квадрат тэгштгэл рүү шилжчихлээ. За эндээс а1 2 олъё. Тэгэхээр а-гийн коэффициентийг эсрэгээр авлаа. Нэмэх нь 25. 25-ын квадрат. Тэгээд хасах нь 4-ийг үржих нь а маань 12, c маань 12. Хуваах нь 2-ыг үржих нь а гэхээр 12. Тэгэхээр энэ 25 дээр нэмэх нь хасах нь 2-ыг үржүүлээ 24. За 25-ын квадрат маань болохоор 625. За энийг бүгдээрээ квадрашүүлээд хасч болж байна. Эсвэл энэ бас ингээд өөрө тооны квадрат харагдаж байгааз. За би квадрашууд хасах гэжсэн аа. Энд бас арай хялбар бодох боломж биднэрт байна. За энэ бол 12-ын квадрат, энэ бол 2-ын квадрат. Өөрөөр 2-ын квадратыг үржих нь 12-ын квадрат юм шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ 25-ын квадратаас хасах нь за энэ хоёр маань хоёулаа квадрат юм чинь нэг үржүүрээр оруулаад 2-ыг үржих нь 12 буюу 24-ийн квадрат гэж болно. Тэгэхээр энэ маань 7 томьёогоор 25-аас нь 24, 25 дээр нэмэх нь 24. За хасахаар нэг болоод нэмлээ 49. За тэгэхээр эндээс манай А1 2 маань юу болж таарах вэ гэсэн чинь 25 дээр нэмэх нь хасах нь одоо энэ язгуур дор дискриминант нь 49 гарсан байна шүү дээ. 49-өөс 6 гарлаа 7 хуваах нь 24. За тэгвэл одоо манай А1 нь ямар тоо байсан юм бэ гэсэн чинь 25 дээр 7-г нэмээд хуваах нь 24. Тэгэхээр энэ маань 24-ний 32. За хүртэрээр хоёулангийн 8 тоо ажиллах юм байна те. 3-ны 4. За манай 2 дугаарх нь ямар тоо байсан юм болоо гэсэн чинь 25-аас 7 хаслаа хуваах нь 24. 25-аас 7 хасахаар 18 болчихно. Хуваах нь
24. За хоёулангийн 6 тавахаар дээр нь 3, доор нь 4. Заагаар бүгдээр юу тэмдэглэсэн бэ гэсэн чинь анхныхаа энгийн баталгааг тэмдэглэсэн тийм үү. За энгийн баталгаа маань яасан бэ гэсэн чинь хуваар нь энэ хүртвэрээсээ нэгээр их тавах хэрэгтэй гэсэн. За тэгсэн чинь хуваар нь хүртвэрээсээ нэгээр их байгаа нь манай энэ байгааз энэ болохоор биш байна. Тэгэхээр манай анхны баталгаа А буюу x-ийг хуваах нь x-тэй нэмэх гэсэн баталгаа маань ямар баталгаа байсан бэ гэхээр 4-ний 3 гэсэн баталгаа байсан. За энэ дээр харин би нэг ийм алдаа гаргасан байлээ. 5-ыг нэмэхэд уг баталгаа 2-ны 1-ээр энийг ихссэн гэж зассан байгаа шүү. За одоо бүгдээр бодлогоотноо. Баталгаа хуваар нь хүртвэрээсээ 3-аар их. За хүртвэрийн x гэвэл хуваар нь түүнээс 3-аар их. За энэ бол манай анх байсан энгийн баталгаа. За одоо бүгдээ энэ анх байсан энгийн баталгааг яаж өөрчилсөн юм болоо цааш нь уншия те. Тэгэхээр хүртвэр дээр нь 7-ог хуваар дээр нь 5-ыг нэмсэн гэж байна. Тэгэхээр бүгдээ энд хүртвэр дээр нь 7-ог нэмээд хуваар дээр нь 5-ыг нэмэхэд уг энгийн баталгаа 2-ны 1-ээр ихссэн. Тэгэхээр анх байсан энэ баталгаа маань 2-ны 1-ээр ихссэн байна. 2-ны 1-ийг нэмэхээр энэ хоёр тэнцэнэ гэсэн үг. За тэгэхээр бүгд ийм тэгштгэл батна. Тэгэхээр x-тэй нэмэх нь 7-г хуваах нь x-тэй нэмэх нь 8, тэнцүү x-ийг хуваах нь x-тэй нэмэх нь 3, нэмэх нь 2-ны 1 гэсэн ийм тэгштгэл батгалсан гэсэн үг. За одоо бүгдээрээ ижил хуваар өгнө. За ерөнхий хуваар нь хийх гэсэн чинь за 2 гэсэн коэффициенттай. За x-тэй нэмэх нь 8, x-тэй нэмэх нь 3, 2 маань ялгаатай юм чинь энэ хоёулыг нөхцөлнө гэсэн үг тий. За бүгдээр ийм хуваартай болгоно гэсэн үг шүү. За тэгэхээр юу дутуу байгаа нь үгүй. Энд бид нарт юу дутуу байна гэсэн чинь 2-ыг үржих нь x-тэй нэмэх нь 3. За энд юу дутуу байна гэсэн чинь 2-ыг үржих нь x-тэй нэмэх нь 8. За энд юу дутуу байна гэсэн чинь x-тэй нэмэх нь 8 нь x-тэй нэмэх нь 3-тай дутуу байна тий. За ингээ бүгдээрээ ижил хуваартай болгоод өрбөл энэ тоогоороо хүртвэр хуваар хоёулангийн үржүүлэхээр ижил хуваартай болчихно тий. За би эхний хоёр тэгштгэл дээр бол хуваараа яаж үржүүлж байгаа харуулъя. Хуваах нь 2-ыг үржих нь x-тэй нэмэх нь 3-ыг үржих нь x-тэй нэмэх нь 8. За 2x үржих нь x-тэй нэмэх нь 8. Хүртвэр хуваар хоёулангийн үржүүлнэ. За тэгэхээр манайх юу болох вэ гэсэн чинь 2-ыг үржих нь x-тэй нэмэх нь 3, x-тэй нэмэх нь 8. За сүүлийнх нь x-тэй нэмэх нь 8-ыг үржих нь x-тэй нэмэх нь 3-аар хүртвэр хуваар хоёулангийн үржүүлж байгаа юм чинь. За ингээд бүгд ижил хуваартай болчлоо. За одоо ижил хуваартай болсон чинь бүгдээрээ энэ илэрхийлийнхаа хувааруудыг хайчи те. Яагтвэл энэ энгийн баталгааг нэмэхээр бүгд нэг хуваар дээр ингээд энэ хоёроо нэмчин. Тэгээд бүгд ижил хуваартай энэ хоёр энгийн баталгаа тэнцвүүд чинь хүртвэрүүд нь тэнцвүү гэсэн үг. За тэгэхээр би энэ тодорхойлмож авч хуваар хайнаа. Тэгэхээр x-тэй нэмэх нь 3 хуваар дээр юм чинь тэг гэж болохгүй. Мөн x-тэй нэмэх нь 8 нь хуваар дээр юм чинь энэ тэг гэж болохгүй. Өөрөөр манай x хасах 3 байж болохгүй шүү. X хасах 8 байж болохгүй шүү. Тэгэхээр ийм хоёр шийд гараад бүгд энийг хайнаа гэсэн үг. За одоо бүгдээрээ ижил хуваартай болсон чинь энэ хүртвэр маань энэ дээр энийг нэмсэн энтэй тэнцвүүтэй ижил хуваартай юм чинь хувааруудаа орхилоо. 2-ыг үржих нь x-тэй нэмэх нь 7-г үржих нь x-тэй нэмэх нь 3 маань 2x-ийг үржих нь x-тэй нэмэх нь 8 дээр нэмэх нь x-тэй нэмэх нь 8-ыг үржих нь x-тэй нэмэх нь 3-тай тэнцүү. За одоо бүгдээр хаалтаа задлаад үржүүлнэ. Эхлээ энийг үржүүлчихэд 2-оор үржүүлнэ. За x-ийн квадрат 7x нэмэх нь 3x нэмэх нь 21. За энд үржүүлэхээр 2x квадрат нэмэх нь 16x. За энд маань үржүүлэхээр x квадрат 8x нэмэх нь 3x нэмэх нь 24. За одоо бүгдээр хаалтаа задлаад үржүүлчих 2x квадрат 10x гэхээр энэ маань 20x нэмэх нь 42. За арийнхаагаа эмхтгч нэ. Энээр нийлэхээр 3x квадрат юм байна. 16x-тэй нэмэх нь 8x гэсэн чинь 24x юм байна. За сул тоон биднэрт биш та ганцхан 24 байх юм шүү дээ. За ингээд тавьчих. За одоо бүгдээрээ тэгштэглээ бүгдийг нөгөө тийш гаргачнаа. Тэгэхээр 3x квадрат нэмэх нь 24x нэмэх нь 24 баа шүү дээ. За тэгэхээр нь 2x квадрат тэгштгэлийн нөгөө тийш харлаа хасхолно 20x хасхолно 42 нь хасхолно.
За эндээс 3-аас 2x гарч 1x квадрат, 24-өөс 2x гараад 4x, 24-өөс 42x-лаа хасах 18 болох нэ. За эндээс бүгдээр харъя. За энд бүгдээрээ нэг юм орхицсон уугүй юу? Би хараадахыг 2x зөв байна. За тэгэхээр энэ чинь 3x квадрат 24x энд алдсан байна шүү дээ. 16 дээр бүгдээрээ энд юугаар юм шүү дээ. 11-ийг нэмнэ шүү дээ. Тэгэхээр энэ 27. Би энэ арийнх нь 3-ыг мартсан байна шүү. Тэгэхээр энэ 27. Тэгэхээр манай энд байгаа энэ маань 27 болоод одоо 27-оос бүгдээр энийг хасахаар 4 биш 7x гарах нэ. За одоо энэ төшлийг батна гэсэн үг. За эндээс x-ний 2 болохоор x-ийн коэффициентийг эсрэгээр авлаа. 7-гийн квадрат 49 хасах нь 4-ийг үчин a1 c-ний хар бүгдээр хасах 18 гэж тавьж байгаа юм чинь хасахын нэмэх 18 болчихно. Хуваах нь 2-ийг үчин a. За эндээс хасах 7 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 2. За одоо бүгдээ 4-ийг 18-аар үржихэд 72. 72 дээр 49-ийг нэмэхээр 121. 121-с язгуур 11 гарч шээ. Тэгэхээр эндээс манай x1 маань хасах 7 дээр 11-ийг нэмээд 2 туваа. Тэгэхээр 4-ийг 2 туваад 2 болчих юм байна. 2 дугаар шид маань хасах 7-оос хасах нь 11-ийг хуваах нь 2. Хасах 18-ыг 2 туулаа хасах 9. За тэгэхээр манай x маань 2 ба хасах 9-ээс 2 тооцох юм байна шүү дээ. Тодорхойлох мөч энэ 2 байж болохгүй гэхээр хоёулаа шийдэн юм байна. За манай анхны энгийн бутрахаа маань x-ийг хуваах нь x дээр нэмэх 3 шүү дээ. Тэгэхээр өөрөлдөл манайх x-ийг хуваах нь x дээр нэмэх 3 гэхээр манай хариу 2 янзаар гарах нэ. Нэгдүгээр x-ийн хооронд бүгдээр 2-ыг тавилаа. Өөрхний энгийн бутрахаа маань энэ үжлэх юм байна. Хоёрдугаарх нь x дээр нэмэх нь энэ гэхээр манай x маань болохоор хасах 9 хуваах нь хасах 9 дээр нэмэх нь 3. Тэгэхээр хасах 9-ийг хуваах нь хасах 6 болоод хоёрын нь хасах 3 туухаар 2-ны 3 гэсэн за ийм энгийн бутрахаанууд байж болох юм байна. За дараа нь 128. Үл хураагдах энгийн бутрахай хүртүр нь хуваараасаа 3-аар баг гэж байна. Хуваараасаа 5-аар баг гэж байна. Хүртүр нь хуваараасаа 5-аар баг. Тэгэхээр манай хуваар нь бол одоо 5-аар их гэсэн юм байна шүү дээ. За одоо бүгд тэр анх байсан энгийн бутрахыг яаж өөрчлөх юм бэ гэсэн чинь хүртүрийг нь 2-оор багасаад хуваарийг нь 16-аар ихсгсэн чинь манай анх байсан нөгөө энгийн бутрахаа байна шүү дээ. Энэ маань яасан гэсэн чинь 3-ны 1-ээр багассан гэж. Хөөтгүүд анхны энгийн бутрахыг олноо гэж. Тэгэхээр x-ээс нь 2-ыг хуваах нь хуваар нь x дээр нэмэх нь 21 болчих юм байна шүү. Тэгэхээр x-ийг хуваах нь x дээр нэмэх нь 5, хасах нь 3-ны 1. За одоо би энэ энгийн бутрахаануудаа ижил хуваартай болгоно гэхээр ийм хуваартай болох юм байна те. За бүгд дээр ингээ харсан чи одоо би энд цаг хэмнээд ижил хуваар өгөөд шууд хуваараар өглөө шүү заяа. За энд би ингээд ижил хуваар өгөхөөр 3-ыг үрчгэн x дээр нэмэх нь 5 дут байна те. Энд дут байна гэсэн чи энэ байгаа юм чинь 3-ыг үрчгэн x дээр нэмэх нь 21. За энэ болохоор бүгд юу гэх вэ гэсэн чинь x дээр нэмэх нь 5-аа, x дээр нэмэх нь 21-тэй өгнө. За тодорхойлох мөч нь юу юм бэ гэсэн чинь хуваар дээр байгаа учраас x дээр нэмэх нь 21 бол тэг байж болохгүй, x дээр нэмэх нь 5 тэг байж болохгүй шүү. Тэгэхээр манай эндээс гаргаж авах x маань хасах 21 байж болохгүй, энэ x маань бас хасах 5 байж болохгүй. За одоо ижил хуваар өгсөн учраас 3-ыг үрчгэн x дээр нэмэх нь 5-ыг x-с нь 2 эхлээ бүгд ингэ хаалттай тавьж байгаа дараа нь үрчүүлнэ. Тэгвэл алдах магадaltaй тий. Энэ үрчлэхээр 3x-ийг үрчгэн x дээр нэмэх нь 21. За энэ болохоор хасах нь x дээр нэмэх нь 5-ыг үрчгэн x дээр нэмэх нь 21. За одоо бүгд үрчүүлнэ. За хүүхдүүд яаж алдах гэдэг вэ гэхээр энэ үржүүрээ 3-ыг хоёулангийн үржүүлэх гэдэг шүү. Тэгэхээр энэ үржүүр юм чинь нэгийг үржүүлэхэд л хангалттай тий. Тэгэхээр бүгдээрээ алдахгүй бол эхлээд энэ хоёроо үржүүлчихэд дараа нь 3-аараа үржүүлсэн дээ шүү. За энд нэмэх 5x болоод за хасах 2-оор хаалтаа задлахаар юм болчихно. За арийнх нь 3x квадрат 3-ыг 21-ээр үржүүлэхээр 63x. За энэ хасах тэмдэгтэй учраас үржүүлчээс хаалтаа залсан дээ шүү. 5x нэмэх нь 21 гэхээр нэмэгдгээд 26x тэгээд нэмэх нь 105.
За одоо энийг задлж бичүүлнэ бүгдээрээ. Тэгэхээр 3x квадрат энэ чинь 3x бол чинь 3 9x хасхан 30. За энэ болохоор 3x квадрат нэмэх нь 63x одоо хасгаад задлнаа бүгдээрээ. Гэт хасах нь 105. За энд эмэгтэхээс өмнө нэрийг гоё хураачуулсан тий. За тэгээ ерөөсө бүгд энэ хоёроо нөгөө тийш гарганаа. Хасах x квадрат чинь нааш гаргах ч ерөөсө. За одоо бүгдээрээ энд хасах x квадрат юм байна штэ. За тэнцвэрийн тэмдгийг нааш бол нэмэх болно. За тэгээд энд 63 хасах нь 26 хоёрыг эмэгтэхээр бүгдээрээ 63-аас 26 хасахаар энд юу гарах вэ гэхээр 34 буюу 37 гарах юм байна. Тэгэхээр нэмэх 37. Нэмэх 37 маань иш хасах 37 болоод 9-өөс 37-г хасахаар хасах 28x болох юм байна. За сул тоо нь болохоор энэ хасах 105 байгаа байхгүй юу? Хасах 105 ишаар нэмэх 105 болоод 105-аас 30-ыг хасахаар энэ маань 75 болох юм байна. За эндээс x-ийг 2 олох нэ. За эндээс би зөв v-ийн теоремоор 1-р шийдэн 2, 2-р шийдэн 25-д нь харагдчихэв тий. За яаж мэдээд байгаа хэрэг нэрийг үржүүлсэн чинь 75 байна. За энэ хэрийг нэмэхээр 28-гээр эсрэгээр авсан байна тий. За эсвэл таад бодоод үзээрэй. За тэнгуут л манайх чинь анхны бутрахаа чинь байна шүү дээ. Ямар бутрахаа байсан гэсэн чинь x-ийг бахан x дээр нэмэх нь 5. За эхлээд бүгд 3-ыг тавинаа. За ийм нэг бутрахаа байсан байж таарах юм байна. Эсвэл манай бутрахаа ямар байсан байж таарах вөхөр x-ийн 25-ыг тавихаар 25-ыг бахан 25 дээр 5-ыг нэмэхээр 30. За тэгсэн чинь манайх энд юу гэлээ? Үл хураагдах энгийн бутрахаа гэсэн шүү дээ. Тэгэхээр манайх яг x-ээ тавьчихаар энэ маань хураагдах болоод байгааз. Тэгэхээр үл хураагдах энгийн бутрахаа байсан гэж юм чинь бүгдээрээ анх байснаа ингэж авах нэ. За дараагийнх нь 1429. За энгийн бутрахаан хүртүүр нь хуваараасаа нэгээр бага. Хуваараасаа нэгээр бага гэхээр хуваар нь нэгээр илүү гэсэн. За эсвэл нэгээр бага хассан ч болно шүү дээ. За одоо тэгэхэд энэ анх бас энэ бутрахаа бүгдээр яах юм гэсэн чинь хүртүүр хуваар тус бүрээс нэгийг хэснэ гинэ. Эндээс нэгийг хэс чинь, эндээс нэгийг хэс чинь. Тэгвэл бутрахаа маань 12-ны нэгээр багассан гэж нөгөө манай анх байсан бутрахаа маань 12-ны нэгээр багассан. Тэгвэл анхны бутрахаг болно гэж. Тэгэхээр манайх одоо x-ээс нэгийг бахна x гэдэгт тулж байгаа юм байна шүү дээ. X-ийг бахна x дээр нэмэх нэг хасах 12-ны 1. За одоо бүгд ижил хуваар өгнө. Энд болохоор 12-ыг x дээр нэмэх нэгтэй цугугна. Энд болохоор 12-ыг x дээр цугугна. Энд x-ийг x дээр нэмэх нэг зөвхтэй өгөөд ижил хуваартай болгох чинь. За тэгэхээр манай тодорхойлол чинь x хуваар дээр онч x ерөөсөө тэгвэж чадахгүй шүү. Өшөө x дээр нэмэх нэг бас тэгвэж болохгүй. Тэгэхээр манай x нь хасахныг бас болохгүй тий. За одоо ижил хуваар өгөөд хуваараа хийж байгаа учраас 12 гэсэн коэффициентийг хамгийн урд нь гаргаад x-с нэгийг үрчгэн x дээр нэмэх нэг. Тэнцүү 12-ыг үрчгэн x-ийн квадрат. За хасах хаацадлахад алдах магадaltaй учраас ингэж тавьчаад дараа нь үрчүүлнэ бүгдээрээ. За инхээр одоо энэ 7 томьёогоор үрчүүлэхээр x-ийн квадратаас ханыг за 10-ын илэрхийлэл маань 12x квадрат хасах нь x квадрат хасах нь x. За энд бүгдээрээ хаалтаа задлахаар ийм болох нэ. Тэгэхээр 12x квадрат хасах нь x квадрат хасах нь x. За тэнгуут энэ хоёр урагдчих юм шүү дээ. За хасах x квадрат тэнцвэрийн урагшаа нэмэх x квадрат хасах x урагшаа нэмэх нь x. Тэгээд хасах нь 12 тэнцвэрдэг. За эндээс x-ийг 2-оо бүгдээрээ олчихно. За энэ болохоор би v-ийн теоремоор харчи тий. Үржүүлэхээр хасахаар 2 хэрч эсрэг тэмдэгтэй 2 таа юм байна. Өөр нэмэхээр энэ эсрэг тэмдэгтэй байх ёстой тий. Тэгэхээр хасах. Тэгэхээр их тоон хасах юм бэ шүү. Тэгэхээр хасах 4 нэмэх 3 гэдэг нь харагдчихээн тий. Энэ нэрийг үржүүлэхээр хасахаар 2. Энэ нэрийг нэмсэн чинь хасах 1. Тэгэхээр эсрэгээр авцсан. За одоо бүгдээрээ анх байсан бутрахаа маань энэ бутрахаа. За эхлээд x-ийн хасах 4 авчи бүгдээрээ. Тэгэхээр хасах 4-ийг бахна хасах 3 буюу 3-ны 4 бичээ. За одоо тэгэхээр x-ийг бахна x дээр нэмэх нь гэхээр x-ийн 3-аа тавихаар 3-ыг бахна 3 дээр нэмэх нь 4. Тэгэхээр манай хариу нь ийм 2 бутрахаа ичээ. За дараа нь дугуйчин 18 км замыг тодорхой хурдаар туулсан.
За үлдсэн замыг 6 км замыг анхны хурдаасаа 6-аар бага хурдтай явсан. За дугуйчин 18 км замыг ингээд тодорхой нэг B хурдаар туулчихсан биш үү. Тэгсэн чинь цаана нь одоо явах 6 км зам болсон. Үүнийг анхны хурдаасаа 6-аар бага хурдтай явсан. Анх B чинь B хурдтай явсан шүү дээ, тий. Тэгээ үүнээс 6-аар бага хурдтай яваад нийт 1.5 цаг зарцуулсан байна шүү дээ. Хоёр дахь замд ямар хурдтай явсан бэ? Буюу биднээс олох ёстой нь B-гээс нь 6-г болох юм биш үү. За тэгэхээр бүгдээрээ нийт явсан цаг хугацааг нь яаж олох юм гэсэн чинь эхлээд 18 км замаа явсан хурдандаа авахаар энэ улаан өнгөтэй замд явсан цаг гарна. Цаашаа үргэлжлээд бүгдээрээ 6 км замыг ямар хурдаар тулсан, ийм хурдаар тулсан энэ туухаар явсан цаг нь гарна. Тэгээ энэ хэрийг нийлээд нийт явсан цаг нь 1.5 цаг. За эндээс эндэрчлэг бодно гэсэн бүгдээрээ тий. За тэгэхээр 18-ыг хуваах нь B, нэмэх нь 6-г хуваах нь B-гээс 6, 1.5 бүгдээ энгийн дотор олгоч тий 2-1 3 гэдэг. За тэгвэл бид илүү амар. За ижил байртай болохоос өмнө хүртэрүүд нь бүгдээ ижлэхэн танд хуваах юм байна. Бас хуваачи тэгвэл амар 3 хуваачи. Тэгэхээр 6-г хуваах нь B, 3 тухаар энэ 2-ыг хуваах нь B-гээс 6, 3 тухаар ийм болох юм байна. За одоо тэгвэл бүгдээ энд ижил байр өгөхөөр 2-ыг үрчх нь B-гээс 6, энэ болохоор 2-ыг үрчх нь B, энэ болохоор B-г үрчх нь B-гээс 6. За тодорхойлох мөч нь манай B-ийн тодорхойлох мөч өгч хуваар дом чинь B бол тэгвэжлэхгүй за хурд тий. А B-гээс 6 нь тэгвэжлэхгүй буюу манай B хурд нь 6-аас л ялгаатай байх ёстой шүү. За одоо ижил хуваар өгөө тэгэхээр 2 6 12-ыг үрчх нь B-гээс 6, нэмэх нь 2 2-ын 4B, тэнцүү B квадратаас 6B. За ингээд хаалт задлахаар 12B-гээс тусах нь 72, нэмэх нь 4B, тэнцүү B-гийн квадратаас 6B. За тэгэхээр эндээс одоо юу болох юм гэсэн чинь энд 0 байжиг бүгд B-нүүдээ хойш гарганаа. Энэ хоёр нийлэхээр нэмэх 16. Тэгэхээр хасах 6B-гээс хасах нь 16B, хасах 72 чинь нэмэх 72. Тэгэхээр эндээс B-гийн квадратаас нь 22B, нэмэх нь 72. За эндээс одоо бүгдээрээ B1 2 олох нэ. За тэгэхээр үржүүлэхээр 72 гардаг, нэмэх 72. За хоёлаа ижлэхэн тэмдэгтэй юм байна. А нэмэхээр энийг эсрэгээр аавна 22 гэхээр хоёлаа ижлэхэн нэмэх тэмдэгтэй 2 тоо юм байна шүү дээ. Тэгэхээр нэмэхээр 22 гардаг, үржүүлэхээр 72 гардаг 2 тог олно гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ хэд байж болох вэ гэд таажуулах боломжгүй л энийг сайхан бодчихно гэсэн үг шүү дээ. 22, 22-ын квадрат 484, хасах нь 4-ийг хүчиг нь А, С нь болохоор 72. Хуваах нь 2-ыг хүчиг 1. За тэнгуут энэ маань 22 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 2. За 484-өөс бүгдээр юу хасах вэ гэсэн чинь нөгөө 4-ийг хүчиг нь 484-өөс 4-ийг хүчиг нь 72 гэдэг маань 288. Хасгаар 196. 196-аас язгуур 14 гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр одоо манай нэгдүгээр шид маань хэд байсан гэсэн чинь 22 дээр 14-ийг нэмэхээр энэ маань 36, 2 туалаа 18. B2 нь болохоор 22-оос 14-ийг хасгаар чинь 8, 2 тухаар 4. За тэгсэн чинь нэрийг үржүүлэх хэрэг 72 мөн байна уу? Мөн байна. Энэ нэрийг нэмсэн чинь 22 эсрэгээр авсан тий. За зөв байна. За манай хурд нь 6 ба 0-с л гатаа гэхээр хоёулаа мөн байна тий. За тэгтэл бидэрт нэг юм байна. За эхлээд B хурдаар хийснээр дараа хурдаа 6-аар багассан гэсэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ энэ 4 хурдтай байсан бол 4-өөс 6-аас гарч нь хасахтай гарч байгаас тэгэхээр манай хариу энэ биш юм байна. Тэгэхдээ биднээс яг олох ёстой нь юу вэ? 2 дугаар замд ямар хурдаар явсан бэ? Буюу B-гээс 6 болгож байгаа шүү дээ. Тэгэхээр 18-аас 6 буюу манай хурд нь 12 км/цаг хурдтайгаар явжээ. За 14-ийн 131 нь эхний завь 6 км, хоёрдугаар зав 50 км зам 6 км зам тулсан гинэ. За эхний завь 6 км зам тулсан юм биш үү. За хоёрдугаарх нь болохоор 5 км зам тулжээ. За нэгдүгээрийн хурд нь хоёрдугаараасаа 1 км-ээр бага. Нэгдүгээрийн хурд нь хоёрдугаарийн хурдаас 1-ээр бага гэж. Тэгэхээр би хоёрдугаарийн хурдаа x-гэжүүл нэгдүгээрийн хурд нь түүнээс 1 км цагаар бага юм байна. За нэгдүгээр нь энэ замыг туулахдаа
За нэгдүгээрийг замыг туулж байгаа хугацааг олвол замыгаа бүгд хурдан туваан тий 6 км хуваах нь x эсэх 1. За хоёрдугаар нь энд ямар цаг зарцуулсан гэхэд 5 км мөн явсан хурдандаа хуваана. За тэгсэн чинь нэгдүгээр нь энэ замыг туулахдаа хоёрдугаараас 30 минутаар илүү удаа явсан гэсэн илүү хугацаа зарцуулсан юм байна шүү дээ. Тэгэхээрний зарцуулсан хугацаа нөгөөдхийн зарцуулсан хугацаа гэхэл энэ маань 30 минут илүү явцсан байна. Тэгэхээр илүү явсан 30 минутыг хасчихъя. 30 минутаа бүгдээр цаг шилжүүлнэ. Тэгэхээр 60-ны 30 цаг гэсэн үг. За ингээд тэнцүү байх нь. Эндээс хурдыг олно. Ягдвал манай нэгж маань км цаг учраас ижлэх нь нэгж рүү шилжүүлнэ. За энийг ингээ хураачид бүгдээр тооцоо хийхэд арай амар гэсэн үг шүү дээ. 2-1 тэнцүү 5-ыг хуваах нь гэсэн. За ижил хуваар өгнө бүгдээрээ. За хуваар дээр онч манай x бол тэгэж болохгүй мөн x-ээс хан тэгэж болохгүй шүү. Тэгэхээр x нь 1 гэж болохгүй. За ижил хуваар өгнө. Энд юу гэх юм гэж чинь 2x-ийг өгнө. Энд юу гэх юм гэж 2-ыг x-ээс хан ихтэй зөв өгнө. Энд юу гэх юм гэж x-ийг x-ээс хан ихтэй зөв өгнө. За тэгэхээр ижил хуваар өгөхөөр 12x-ээс хасах нь x-ийг үржих нь x-ээс 1 тэнцүү 2 5-ыг 10-ыг үржих нь x-ээс 1. За энд бүгдээрээ хаалтаа задлаад үржүүлнэ. За ингээ үржихээр хасах x квадрат хасахыг нэмэх x тэнцүү 10 x-ээс хасах нь 10. За одоо бүгдээрээ тэнцүүгийн тэмдгийнхаа за наадталтаа гаргачаад анхсны үржүүлсэн ч болно шүү дээ. Энэ нэрийг нэмэхээр чинь 13x тийм үү? 10x урагшаа гарлаа, хасахаараа урагшаа гаргалаа. Эндээс хасах x квадрат нэмэх нь 3x нэмэх нь 10. За одоо энийг бүгдээр хасах нэгээр үржүүлнэ. Тэгэхээр хасах 3x хасах нь 10 тэнцүүдэг. За үржүүлэхээр хасах 10 гардаг гэж эсрэг нөлтөө 2 тоо x өмнөх тоо нь хасах гэдэг чинь их тоо нэмэх юм байна шүү. Тэгэхээр эндээс бол нэгдүгээр шийд нь бол 5 юм байна. Хоёрдугаар шийд нь хасах 2 юм байна харагдаж байна. Үржүүлсэн чи хасах 10 нэмээд эсрэгээр авахаар хасах 3. За энэ хурд юм чи мэдээж хасах тавьчлахгүй тий. Тэгэхээр манай x хурд маань 5 байсан байна. Өөрөлдвөл манай энэ хоёрдугаар хурд маань 5 байсан байна шүү. Энийг 2 гэдэг гэж би 1 гэсэн шүү дээ. За тэгэхээр асуулт нь нэгдүгээрийн хурдыг бол гэсэн. Нэгдүгээрийн хурдыг би x-ээс хасах 1. Тэгэхээр эндээс манай нэгдүгээр дугуйч маань ямар хурдаар явсан гэсэн чинь 5-аас 1 буюу 4 км цаг хурдтай явчихжээ. За 131 гэсэн чинь 2 цанчны нэг нь нөгөөгөөсөө 30 км замыг 20 минутаар хурдан тулсан гинэ. За тэгэхээр өөрөөр юу гэсэн үг вэ гэхээр 2 цанчин маань явсан зам нь за 1-р цанчин 2-р цанчин явсан замд хоёулаа 30 км замыг юм байна. 30 км замыг нэг нь өсөө 20 минутаар хурдан тулсан. Эхний цанчны хурд нь 2-р-аас 3-аар илүү гэж байна. Тэгэхээр би энэний хурдыг x гэвэл нөгөөх нь түүнээс x-ийн 3-аар илүү хурдтай. За тэгвэл явсан хугацааг олъё бол бүгдээр нэгдүгээрийнхэн явсан замыг нэгдүгээрийнхэн явсан хурдан туваана. Нэгдүгээрийнхэн явсан замыг нөгөөхийнхэн явсан хурдан туваана. Явсан хугацаа гадна. Гэтэл нэгдүгээрх нь мэдээж илүү нөгөө их хурдтай юм чинь бага цаг тулсан байгаа шүү дээ. Гэтэ 20 минутаар хурдан богино хугацаанд тулсан юм чинь би 20 минутаа нэмээд өгвөл хугацаанд таньсан. 20 минутаа бүгдээрээ цаг шилжүүлээ. Тэгэхээр 60-ны 20 цаг. За эндээс цанчин бүр ямар хурдтай явсан бэ гэхээр бүгдээрээ олох юм нь энэ хоёуланг нь болох юм шүү те. За одоо шууд ижил хойрохоос өмнө бүгдээрээ ингээд дээд хэм бүгд нар тугааж болж байна. Эсвэл энэ хоёроо хүртэр хойроо хураагаад жоох юм битгий те. За хүртэр хойроо хурааснараа дээр баха ингээд 20 тухаар 3-1 тэгэхээр 30-ыг хуваах нь x. За ижил хойрохоор бүгдээрээ одоо энд болохоор 3-ыг x-тэй зөвөх чинь энэ болохоор x-ийг x-тэй нэмэх нь 3-тай зөвөгнө. Энэ болохоор x-тэй нэмэх нь 3-ыг бүгдээрээ 3-тай зөвөгнө. За тодорхойлмож нь юу юм бэ гэсэн чинь хуваар дээр байгаа юм чи x тэгэж болохгүй. Манай x-тэй нэмэх нь 3 бас тэгэж болохгүй шүү те. За өөрөөр манай энэ x нь хасах 3 байж болохгүй гэсэн үг. За одоо ижил хувааргууд хуваарайнаа. Үржүүлэхээр чинь 90x нэмэх нь x-ийг үржих нь x-тэй нэмэх нь 3. Тэнцүү эхлээд энэ хоёр тагаа үржүүлчихээ те 90 болгоод тэгээд x-тэй нэмэх нь 3. За одоо хаалтаа задлаад үржүүлэхээр 90x дээр нэмэх нь x квадрат нэмэх нь 3x тэнцүү 90x дээр нэмэх нь 270.
За эрүүд нь устна. Тэгэхээр эндээс x квадрат нэмэх нь 3x хасах нь 270. За одоо бүгд үржүүлэхээр 270 гардаг мөртлөө нэмэхээр 3 гардаг 2 таг болох нь шүү дээ. Тэгвэл зөрүү нь 3 гардаг мөртлөө хооронд нь үржүүлэхэд юу гардаг? Хооронд нэмэхэд 3 гардаг ийм 2 таг болох нэ. За тэгэхээр шууд v-тээр олж чадчихвэл олоод хэрэг олж чадахгүй бол бүгд томьёогоор л утчихна те. Хасах 3-ын квадрат 9 4-ийг үржих нь a1 c нь 270 учраас хасах учраас энийг нэмэх болох чинь хуваах нь 2-ыг үржих нь a. За тэнгуүтэл эндээс юу болох юм гэсэн чинь хасах 3 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 2. За 270-ыг бүгдээ 4-өөр үржүүлэхээр энэ маань 540 гэхэр чинь 1080 юм биш үү? Тэгэхээр 1089 гэдэг чинь 33 байх. Язгуураас 33 гарчна. За тэгэхээс манай x1 маань эхлээд бүгдээр нэмэхээр утчи хуваах нь 2. Тэгэхээр нэгдүгээр шид нь бол 15 юм байна. Хоёрдугаар шид нь болохоор хасах 3-аас хасах нь 33-ыг хуваах нь 2. За яг энэ хасахтай орох юм ч угаасаа манай хурд байж харахгүй шүү дээ. Тэгэхээр x нь 5 юм байна. За энэ манай нэгнийх нь хурд нөгөөх нь түүнээс 3-аар илүү гэсэн. Тэгэхээр нөгөөх нь хурд нь 18 км цаг. Энэ нөгөөх нь 15 км цаг гэсэн хариу гарах нэ. За 133. Хоёр машин нэгэн зэрэг нэг хотоос нөгөө руу явдаг. Эхний машины хурд нь хоёр дахь машины хурднаас энэгээр илүү гинэ. За нэгдүгээр машины хурд. За хурдаа тэмдэглэжээ. Хоёр дахь машины хурднаас 10-аар илүү гинэ. Хоёр дахь машины хурдыг гэсгүүл түүнээс 10-аар илүү хурдтай. Тул эхнийх нь хоёр дахь машинаас 1 цагийн өмнө зорьсон газараа хүрсэн. За хоёртой хоорондох зай бол 560 юм байна. За тэгвэл нэгдүгээр явсан хугацааг олыг бол би 560 км-ээр нэгдүгээрийнхаа хурданд хуваалаа. Хоёрдугаарийнхаа явсан замыг хоёрдугаарийнхаа хурданд хуваалаа. Ингэхээр явсан цагууд нь гарна. Тэгэхээр бүгдээрээ эндээс харуул эхнийх нь илүү хурдтай юм чи мэдээж төрлөцсөн байгаа шүү дээ. За тэр маань тэгтээ яасан гэсэн чинь 1 цагийн өмнө зорьсон газар очсон юм байна шүү дээ. Тэгвэл 1 цагийн нэмж өгвөл энэ хоёрын явсан цаг тэнцэнэ гэсэн үг. За ингээд тус бүрийн хурдыг олох нэ. За энэ болохоор бүгдээр шууд л ижил өргөч тэ энд x-ийг өгөөд энэ болохоор хоёулангийн өгнө гэсэн үг шүү дээ. За энэ болохоор x дээр нэмэх нь 10. За тэгэхээр хуваараа хийнаа. Хуваараа хийхаар маань толмож нь x бол тэгэж болохгүй мөн x нь хасахаар байж болохгүй шүү. За 560x нэмэх нь x-ийг үржих нь x дээр нэмэх нь 10. Тэнцүү 560x дээр нэмэх нь за нэмэхтэй учраас би шууд ингээ өрчүүлчлээ. За тэгэхээр ашгүй энэ хоёр маань хураагдчих юм ингээ хураачи. Тэгэхээр x-ийн квадрат нэмэх нь 10x хасах нь 5600. Бас эндээс харж болно тий 10-аар зөрүүтэй 2 тооны үржүүр 5600 байх нь штэ. Тэгэхээр чин 7 8-ийн 56. За тэгэхээр эндээс харуул манайх их тон хас гарахаар гэж хасах 80. Хоёр дахь нь болохоор 70 гэдэг нь харагдчихээн тий. Яг бол энэ нэрийг үржүүлээ хасах 5600 нэмээд эсрэгээр авахаар нэмэх юм байна. За хурд юм чи хасахтай ажиллахгүй. Энэ ингээд манай хоёрдугаарын хурд юм байна. Нэгдүгээр хурд нь түүнээс 10-аар илүү гэхээр өөдгөл нэгдүгээр нь 80 км/цаг хурдтай авсан байх нэ гэсэн үг. За одоо сүүлчнийг утга тайлбарлажээ. За хоёртын хооронд зочих тээврийн автобус А цэгээс 100 км зайд байгаа Б цэг рүү хөдөлсөн юм биш үү? За ингээд 100 км. За цаг агаарын таагүй байдлаас улмаас явах ёстой хурднаас 10 км/цагаар бага хурдтай явсан тул Б цэгт 30 минутаар оройтож очсон гэж байна. За тэгэхээр анх бүгдээрээ за хоёлаа ингээд явсан зам нь хоёлоо 100 км явсан зам бол тэнцүү шүү дээ тий. Тэгэхээр анх би ингээд x хурдаар явъя гэж бодож исэн. Гэтэл цаг агаар таагүй байсан учраас би хурдаа багасгаад x-ээс 10 хурдаар явцсан. За тэгэхээр энэ анх очих ёстой байсан цаг нь одоо би ийм цагт очиж байгаа. Гэтэл би 30 минут хоцорч ирсэн гэдэг чинь энэ маань 30 минутаар удаан явцсан гэсэн үг тий. Тэгэхээр эндээсээ 30 минут нь хасч болно. Эсвэл бүгдээ энэ дээрээ 30 минут нэмээд өгчнө. 30 минутаас цаг шилжүүлэхээр 60-ны 30 гэсэн үг. За эндээс x олно гэсэн үг. За тэгэхээр бүгдээр энийг бас хураачаа. Хураах боломжтой юм бол ихэндээ хураачвал бид нэр илүү тооцоолоход амар шүү тий. Энийг бас ингээд урагшаа гаргах болно ш. Тэгээд тэнцүүтийг гэж л өргөсөн ч болно. За одоо ижил хөр өгнө.
Тэгээ хуваарь хайх юм чинь манай тодорхойлох юм чинь x бол тэгвэж болохгүй, x бол 10 байж болохгүй шүү. За ижил хуваарь өгнө. За энд бүгдээрээ 2-ыг x-ээс хань 10-тай цугугна. Энд болохоор x-ийг x-ээс хань 10-тай цугугна. Энд болохоор 2-ыг үрчгэн x-ийг үрчгэн. За 2-ыг гэхээр 230 нь x-ээс хань 10 болоод нэмэх нь x-ийг үрчгэн x-ээс хань 10 болоод хасах нь 200x тэнцүүдийг. За одоо хаалтаа задлана. 200x хасах нь 2000, нэмэх нь x квадратаас хасах нь 10x, хасах нь 200x. За одоо энд яасан гэж энэ хоёр маань хураагдаад x-ийн квадратаас хасах нь 10x, хасах нь 2000 тэнцүүдийг. За одоо үржүүлэхээр хасах 2000 гардаг. За тэгэхээр эсрэг томтой 2 тоо гэсэн үг. Энд хасахаар өгөхөөр их тоо нэмэх тоо юм байна. Тэгэхээр зөрүү нь 10 байдаг 2 тоо гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 200-г ямар 2 тоог үржүүлэхэд 200 гарах вэ гэд олсон ч болно тий. Тэгэхээр 40 50 гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр их тоо нэмэх юм байна. Нөгөөх нь болохоор хасах юм байна. За тэгэхээр нэрийг үржүүлэнгүүт л хасах 2000, нэмээд эсрэгээр авахаар хасах 10. Тэгэхээр хурд бол хасах ажиллахгүй тий. Тэгэхээр манайх анх 50 км цагаартай гэж бодож исэн тий. Тэгсэн чинь одоо цаг агаар алмаас хурдаа багасгаад бүгдээрээ 40 км цагаартай явчихсан байна. Олох юм нь анх автобус ямар хурдтай явж байсан бэ гэхээр манай хариу нь 50 км цаг байх нэ.